ээж байгаа хэлж байна. Би дөрөв дахин руу хаатай аялал хийх шийдсэн. Дахинтай аялал хийх шийдсэн. Би дөрөв бас түрүүн ярьчихлаа. Эсвэл хэдээ юу дахин руу явсан гэсэн манай энэ зөвөөсөө явж үзээгүй. Ягаад дахин сонссон. Зүгээр л очиж үзээгүй. 15 жил яваа. Би бол 5 жил бас явсан. Жаахан тийм их хэлэх чанаас олон зүйлүүд бас өөр болсон байгаа тийм. Тэгээд би дөрөв ч гэсэн аялдаа гарчихсан. Явж байна. Тэгээд бидтэй хамтаарай. Тэгээд би дөрөв хоёр зүйлээр уулзгаснаа. Тэрс уулзаг уудсан биз дээ. Тэгээд ч гэсэн хоёр ярьсан байхгүй юу? Хизээ 7 ярьсан. Тэгээд нөгөө гурвыгаа би дагуулад ирсэн. Ярилцсан ясаараа. Тэгээд манай цэкүмэн гоо аялалуудыг бэлдсэн байгаа. Тэгсэн. Тэгээд ч гэсэн аялалдаа одоо юу ч гэсэн гарцгаая юу ч гэсэн юу авчаанаа байдаг тийм. Тэгээд дахин тавтамаар баярлаа. Тэгэхээр сайн уу? Юу ч гэсэн буудаа дээр ирчлээ. Буудаа дээр барилга гаргасан. Тэгээд охидтойгоо өнгөрүүлэх нэг ганц хоёрхан өдөр ч гэсэн гоё хамтдаа хөвгчлөлтэй байж агаад буцнаа гэж бодож байна. За би тэд ямар ч байсан өглөө вагондоо суугаад Дархан хоттой ирээд айгүй догтлж исэн. 15 жилийн өмнө Дарханд ирсэн. Тэрнээс хойш юусоо ирээгүй учраас яаж хөвчсөн, яасан юм юусоо мэдээгүй байсан. Би нэг амар хүлээлтгүй явчихсан байхгүй. За зэмийнхэн байхгүй л. Тэгсэн чи харин бүр ороо явсан. Юу вэ би бүр энэ баг амьдрмаар санагдчих чинь тэр. Яг Дархан бол хот гэсэн тий. Амар биш. Тэр гэрэлтүүлэн яг үнэндээ Улаанбаатарын одоо тэр зарим дүүргүүдээс бүр heavy амар годомжин хүртэл бүр манай хүүхдийн зууд айлах юм чи тий. Тий. Бараг яг ижлэх юм өстэй. Би бас харчаад ямар танил газар вэ? Тэр дийдэг клубынхнуудын тэр нэг ягаан яа. Хөөхий бүр тэрэлтэй зүр. Дархан хотоор явж байгаа учраас гой одоо газруудыг ороод үзчихье гэж бодоод тэгээд чад та бүхэнтэйгээ хогой хуваалцах байгаа. Тэгээ яг Улаанбаатарыг бодвол бараг Дархан бүр хамаагүй эмгэг цэгцтэй. Тэгээд амар гоё гэрэл мэрэлтэй амар зохион байгуулалттай амжирсан гэсэн надад. Надад гэхдээ амар гоё импресс өгч чадлаа. Яг үнэндээ нэр энд болдоогүй бол тий. Энд амьдрмаа. Нөгөө хоёр чинь нэр гүүн гэдсэн ш. Өглөө юу? Тий. Чи гүүхгүй шүү дээ. Чи бэлтгэлдэрсэн юм. Би ч яг тийм бэлтгэлтэй байгаа шүү дээ. Би ч бүр нөгөө эсгээд авч байна. Баага тэрсэн. Усмсанд орж байгаа амраал нүг сайхан амраа гэж хэлчихээ тэгээд амрын та тий. Өглөөний минь аяллахаа 2 дахь өдөр бас эрүүл амьдралын хэм маягтай байх үүднээс бас дэглэмээ аялж байгаа ч гэсэндээ тасалдуулахгүй тулд гүхээр шийдсэн байгаа. Тэгээд бүгдээрээ гүцгээе. Үүнээрээ энэ живт хоёр Дархны вокзал дээр багын найзтайгаа таарад өглөө хамт цэцэрлэг төрөлнгээр гүйсэн байдیں۔ Энэ спорт зохицуулах болохоор ер нь бол Монголда
хамгийн том цэцлэггүй гэж харин явж байгаа. 2200 хүний судалтай. Бүр үү? Тий. Амар их юм штэ. Энэ ашиглалтанд орчих юм бол маш олон хүүхэд залуусыг хүсэл мөрөөдөл нь амар их биелэн авчиж миний хувьд болж байгаа. Би зөвхөн тамирчин болохоор энэ заалд бас тоглож үзэх маш их хүсэж байгаа. Ганц сагсан бөмбөрч гэлтгөө, волейбол, усан спорт, Теннис те. теннис, өөр дотор нь юу байдаг ч төснөл юм байгалах бидний мэдэхгүй. Тэгээ 2200-ны суултаа гэдгээрээ бол олон улсын шаардлага бол хангалттай хангасан. Өглөөний гүлтэнд маань хамтарсанд баярлалаа. Хоёр найздаа. Бодонгонд орсонд баярлалаа. Зүгээрээ. Дахин ямар байна да? Дахин атчих ерөөсөө бид хийдэг ерөөсөө өө дахч завч үдэ өгсөнгөө. Хаагур яа. Бараг 6 сараа яддаг биш. Одоо найзынхан тань цаг болсон байна. Тэгэхээр одоо бүгдээрээ хөдөлмөр аюулаар хамгааллын каск өмсөөр манай ажилдаа жоохон ч гэсэн танилцгаая. Окей. За, go. Зогчин бүр. Хүмүүс яг харахаараа нэг яндан гэж хараад идэг. Гэтэ энэ гардаар ингээд усыг ингээд шүүж шингээж ингээд авдаг. Тэгэхээр энийг ингээд усыг шүүгээд ингээд байж идэг. Энэ цэвэр одоо ингээд 100% цэвэрс ингээд үлдэл мэдчихэж байгаа. Тэгээ одоо ийшээ ингээд явах юм бол одоо цахилгаан цех, турбин цех. Одоо манай юуд чинь цахилгаан станц чинь нэлээд олон цех байгаа. Одоо манай турбин дээр чинь болохоор сая нэг өргөтгөл хийгдсэн байгаа. Өргөтгөл хийгдээд манай одоо дахин чинь 100 гаруй мянган хүн амтай. Багаж гэхэд 200 мянган хүн амтай байсан ч гэсэн дулаан болон цахилгаанаар хүн амаа тэтгээд ингээд хангаад явах тийм хүчин чадалтай болчихсон гэсэн үг. Энэ уудаг ус 100 градус байдаг да. Гэтэл юу одоо бид нэг ингээд үйлдвэрлэж байгаа дахны түгээх сүлжээ рүү ингэж явуулж байгаа уур маань 250 градус Цельсиэс илүү ингээд байж байгаа. Халтгаан тийм мэдгэцүү өгөхөөр харуулж идэв. Дулаан зуух гэсэн үү? Одоо нэг зуух төлөгдөн штэ нүүрс төлөгдөж яхахыг бид нар ингээд компьютероор хараад сууж идэг байхгүй. Үхүү за манайха орхон дээ. Орлоо доо. Энд тийш шатар шоо энийг хараа. Үгүй шээ тийм шүү дээ. Энэ хараа. Энэ шатуудыг одоо би танарт харуулж үзье. Гарч явах та. За маш боломжтой явах гал. Юу юм бэ? Яг тэмцээ болонгоос нь тийм болон нэг ингээд гэсэн дөө. Ингээд 100 гаруй мянган хүн амаа 200 мянган ханц хамаагүйгээр ингээд хамтдаа ажиллаж байна. Бос амар чангатай биш үү? Одоо энэ чанга. Оо за.
Ирсэн газар та. Хараад ирлээ. А энэ нөгөө цэцэгтэй хэсэг шүү дээ. Энэ ногоон хэсэг. Төрөний явж ирсэн хэсэг энэ байна. Энэ юу вэ? Хагтаарсан. Ажил гарч байна. Магадгүй. Засварлаа юм болов? Магадгүй. Цааны цаг дуусч юу? Цааны цаг дуусч юу? Цааны цаг дуусаа. Юусэн бэ? Тэгтээ бас мундаг юм аа. Тэгэл одоо энэ одоо ошин одоо иргэдийнхаа тийм төлөө одоо ингээд тийм цаг наргүй одоо сайхан хариуцлагатай ажиллаж байна. Энэ үгэнд нь бас баярлалаа л гэж хэлмээр санагдаж байна. Тийм маш хариуцлагатай юм. Бас найздаа бас баярлалаа. Бас цааныхаа цагаар ингээд бидний цаг зав зарцуулаад тийм бид 4 5-ыг ингээд оруулаад бид хэд юмдээ санаа зовж исэн байхгүй. Тэгээд яаж гэсэн орж ирсэндээ бас маш их баяртай байна. Нөгөө өмнө нь яг олон газруудаар ингээд очиж үзээл нөгөө аялдаг. Яг найзуудаараа юм нөгөө одоо дулааны цахилгаан станц дээр ирээд тийм ингээд танилцаад дахиад нэг найз дээрээ зочилж ирээд ажилтаа танилцсан. Гэтэ бараг л нөгөө бодоогүй байсан юмнуудаа шууд ингээд хийгээ авсан ч өөр сонирхолтой байлаа. Миний ажлын нэг хэсэгтээ бас танилцсан танихтай маш их баярлалаа. Тэгээд дараа дахиад ирсэн ч би дахиад дахин гээл бүтээгээд авах. Тэгээд ямар цаг нөхцөлд ямар ч үед байсан тэгээд би цаг заваад цуцаа та бүхэн дахиад хүлээж авахтаа бэлэн байна гэдгийг бас хэлье. Хөөрөж баярлалаа. За баярлалаа. Хоёулахан тэжээгүүл явна. Бум. Чака. Бум. Чи үнэн таслаа ш та. Яг ч. Тэгжээд энэ чамайг зөнчиж байгаа юм. Би бараг өгөх байх уу? Амар цочдог амар. Би ч гэсэн амар цочно. Юу болох нь амар. Юус чи цочно. За охтууд явах уу? Тэгээ. Цайда. Бидний ажил гоё гүйцтэй. Мэдгүй зүйлээ мэдээж авсан. Гинтийн сонирхолтой байлаа. За. Яг уу. Тэрээ богонд суугаад ирээд болцгий. Чао. Дахиад хасарчсан. Баярлаа. Oh my god. Яа, гэтээ би дөрөв басаад байна. Тэр юм хийсэн шүү дээ. За энэ бүр хацарлаа гэдэг. Үнтэй аимшигтэй гүйлээ. Би бүр юу бодчихсон ихлэхтэй хасарсан бол ёо буцтаа Нөгөө гараа сайн бол барай сайн гэдэг шиг бүр үнтэй авал явчихсан байлаа. бол барай хасарнаа. Бидний влогтай хамтдаа байсан маш их баярлалаа. Тэгээд дараагийн шинэ влогийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.